Одон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Алтайн их улстай дууга хадуулан Лодонгинд хөөмөндөлжээ. Түүнд эрдэм номыг хураангуйлагч тулгуур төдөв хэмээх хэрхэм нэрийг өгтөө ирээдүйн агуу хүн төрснийг хэрхэн мэдэх вүлээ. Дэлхийн 2 дугаар дайны гал идэд үрлжиж байсан 1943 онд төдөв хүү сургуульд орж хүүгээ эрднээс эрдэм сургах ухаанаар эцэг лодон нь аймгийн дунд сургууль улмаар Улаанбаатар хотод нүүдлэн ирж хүүгийнхээ сургуульд мужаан хийдэг байжээ. Лодонгийн төдөв гэдэг эрхэм хүн бол миний нутгийн ах, миний багш. Энэ хүн бол Хантай ширээн нуурны өвөр талын байгалийн сайхан ижүүрдөр болсон энэ нутагт төрсөн. Төдөв багшийн гол нутгалж байсан газар бол тэр сайн усны гол гэж газар бий. Энэ сайн усны голд бол олон айл нутгалж мал ахуйгаа бие биендээ саахалт ажиллаж хургачгээ тавьж нийлүүлж дээр үе чинь энэ талаараа бол өөрийнхөө лавл уулын үеэр нүүдэл суудалтаа бол сайн усны гол гэж олон орсон байгаа. Хантай ширээн нуур бол тэрний өвөр талын олон голын бэлчээр ийм гоё газар бол төдөв багш маань төрж өсөж төрөлсөнхөө. За манай тэр нутгийн нэг шүтэн байна. Шүтэн нутгийн бол өвгөн овоо гэдэг нэртэй. Хамбыгээний хийдийн лам нар эртээрээс шүтэж байсан ийм сайхан өндөрлөг байд юм. Тэр нутгийн нутгасаа тэр хавьдаа бол хамгийн сайхан өндөрлөг нь тэн дээр том овоо бий. За тэрнийг одоо ч гэсэн тахилга хийж шүтэж бисээр нутгийн ард түмэн ингэж явж байгаа. За энэ төдөв багшийн төрсөн бууц нь бол өвөр замын өтөг гэдэг бууц байгаамаа. За энэ бол өвөлжөө, хаваржаа, намаржаа нэр. Гэхдээ газар сайхан гарсан жил бол айлч зустгал байсан. Миний угасаал нэг шүтэж биширж хүндэлж байдаг нутгийн ах бол яахарахгүй төдөв багш маа муу юм да. За төдөөгийн аав ээж энтертэй ойр нутгалж ясны хувьд баг зэрэг ямыг мэдх юм. Сандгийн лодон төдөөгийн аав. За тэгээд ээж нь Жүжи Цаян гэж хүн байсан. Жүжи Цаян чинь хөдөө 2 охинтойгоо савг, дарима 2-тойгоо цуг хөдөө малаа малладаг. Лодонгой нь болохоор зэрэг мужааныхаа ажлыг хийж авдар, ширээ, сандал, янз бүрийн гэрийн хаалга, уйн, тоон бүхэл юмыг уралж хийдэг ийм гарын дүүтэй сөрхий мужаан байсан. Манай дээд үеийн гөгсчүүд буурлууд ярьдаг байсан. Энэ Лодонгийн энэ хүү их сөрхий авьяастай сөрхий жархай хөөхд энэ сайн усны голтын дээр үед ч их сайхан устай байсан. Тэр усан дээр орж исэн адуу малыг зүсээр нь хилдэг. Тичнээн тооны тийм зүсмийн тийм адуу тийм азрагтай тийм гүүтэй тийм унагтай адуу орж ирээд тийшээ гарсан ийшээ гарсан гэдгийг ирэлчин сурж яваа улсуудад тодорхой ярьж өгдөг. Сайн тийм толгой сайтай юмыг тогтоодог ийм хөвгд байсан гэж гөгсчүүдэд дурсан ярьдаг байсан. За төдөөгийн төрж өссөн бага насаа өнгөрөөсөн өвгдөөсөөс нутгалж ирсэн газар бол зүгээр нэг байгалийн сайхан хар модтой, хар цустай, халуун бухтай тийм байгалийн сайхан газар төдийгүй энэ нэн эртний их хааны сүлдэр оршсон авшигтай тийм домог төв ариунтай ийм нутаг. Түүгээр тэр ариун баялаг сайхан түүх домгоор бахархам хэрв алдар түүх домгоор өгжүүлж өссөн. Энэ нь төдөөгийн байглаас заяасан өөрийн унган авьяас түүнийгээ хөгжүүлсэн өөрийнх нь хичээл зүтгэл ухаанаас гадна бас тэр нэг газар нутаг орны авшиг шим бас давхар хүчгсэн байх л гэж бодоод байна.
үндэсний одоо сэхэтний бүхэл бүтэн ийм анги бүрэлдэхүүн тогтоход энэ сургуулийн гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд яг энэ хүмүүсийн нэг нь бол манай үндэсний том сэхэтний нэг одоо Монголын том эрдэмтэн багш Төдөв гайг мөнөөс өмнө за энэ сургуульд бол 50-аас 53 онд суралцаж 3 жилийн хугацаатай суралцаад Багангийн багш гэдэг ийм эрхэм нэрийн эзэн болсон. За тэгээд төгсөнгүүтээ одоо яг тэр үед багшийн дээд сургуульд Орос хэлний багшийн анги гэж нэгдэж байсан. За тэр ангид суралцаж энэ багшийн замналаа үргэлжлүүлсэн байлээ. Энэ сургууль 30 жилийнхаа тэмдэглэж явах үед би энэ сургуулийг төгслөө. Багш уулахаараа болоогүй жоохон байна. Тэгсэн чинь нэг мэдсэн энэ сургууль намайг багшийн дээд сургуульд одоо илгээхээр томилж байгаа. Яагаад гэвэл тэр багшийн дээд сургууль Монгол улс анх удаа гадаад хэлний багшийг дотоод том бий ийм ажил авсан. Тэгээд багшийн дээд сургууль Орос хэлний анги нээсэн. Тэр ангидан энэ сургуулиас 25 хүүхэд авсан. Тэрний нэгэнд одоо намайг авсан. Төдөв битээ нэг ангийн хүүхдүүд багшийн сургууль 3 жил, багшийн дээд сургууль 3 жил тохойноод хамт сууж байсан нэг ширээнд найзууд байгаа юм. Үнэхээр сайхан хүн чанарын хувьд хүн тусдан, найзтай тусдан одоо өөрийнхөө мэддэг чадах юм одоо найзтай хэлж өгнө. Найзаас юм авсан өөрөө сурахыг одоо энэ бүх талаар өөрийгөө боловсруулахын төлөө одоо зүтгэдэг, чармаадаг ийм сайхан хүн байсан. 1956 онд Говьтай аймгийн Төвийн 10 жилийн сургуулийн 8 дугаар ангид орж исэн чинь шинэхэн 2 багшийг ингээд бид нар одоо сургуулийн хичээлийн жил нэгдэхэд танилцуулж байна. Нэг нь Лодонгийн Төдөв гэж байна. Нөгөөх нь Төмөр Бат гэж байна. Энэ 2 багш бол 8А, Б гэсэн 2 ангийг дааж авнаа. Ангийн багш болно шүү. За Төдөв бол одоо Орос хэл утга зохиод юм багшаа. Төдөв багшийн багш агуу их Сэрэнгийн гарсан багш. Тэгэд одоо би бол А ангийн хуваартай учраас Төв багшийн шав болцсон. Энэ номыг би бичсэн биш. Хэн нэгэн ч бичсэн биш. Энэ Төдөв багш өөрөө Тэнгэрээс бичсэн. Өнөөдрийг хүртлээ. За баярлалаа минь өвгөө. Энэ бол одоо Төдөв сургуульд оруулж байгаа их юм унших ёстой. Энд чинь бол хамт ажиллаж байсан үеийн бүх улсуудад дурсаж бичсэн байгаа шүү дээ. Тий. Одоо эрдэмтний хувьд гэхэд тэр одоо төрийн их ажил, уран бүтээлийн их ажлын хажуугаар эрдмийн ажлыг бас гүнзгийрүүлэн хийж тухайн үеийн одоо зөвлөлт толгойд улсад хэл бичгийн шинжилгээ ухааны доктор, хэл бичгийн шинжилгээ ухааны дэд эрдэмтний зэргүүдэд амжилттай хамгаалаад Монголдо ирж энэ чиглэлээр бас олон бүтээл төөрөвсөн ийм хүн байсан юм а. Зохиолч Лодонгийн Төдөв. Ардын хүрэн зохиолч Төдөв миний шүтэн ард түмний минь амьдрал соёл зан үйл болохоор түүнээс би ижидэ аргал түүж ус ойртуулж өгсөн шиг багас сагыг олсон билээ хэмээн даруухан өгүүлж 23 настай анхны зохиолоор ард түмэн аав ээж хоёртоо бэлэг барьсан юм. Манай аймгийнхны бас нэг бахархал бол одоо энэ Монголын утга зохиолд бол ноён оргилууд нь бараг байдаг. Лодонгийн одоо Төдөв, Чадраавлын одоо Мишгийн тэдэнд орж ямар сайнд соёлын гавьяа зүтгэлийн одоо лочингой илсэн байдгийг. Манай Говьтай аймагт бол 3 одоо мундаг зохиолч, 300 жижигхэн зохиолч байдаг гэж. За энэ бол зүгээр тэрүүхэн үеийн хошин янзтай боловч үнэнхүүдээ энэ 3 хүний өднөд алдаршуулсан ийм одоо зүйл юм аа. Хамгийн анх Горького Монголын утга зохиол гэдэг ганц сэдвт зохиол Монголын
уран зохиолын үндэсний болоод нийлэх шанж гэсэн ганц сэдв зохиол бичсэн, төдөөгаан бичсэн хамгийн сүүлийн судалгааны нэлээхэн томоохон бүтээл бол Монгол Ардын хувьсгалт намаас утга зохиол урлагийг хөгжүүлэх явуулсан бодлого гэдэг ганц сэдв зохиол байж байгаа. Монголын уран зохиолын хөгжлийн түүхийг бичсэн, нөгөө талдаа түүнийг одоо нийгэм улс төр эдийн засгтай яаж холбоотой байсан бэ гэдгийг системээр гаргаж тавьсан энэ сайн судалгааны зохиол болсон гэж бодож байна. Эрдэмтэн зохиолч гэж хамсуулаад байгааг бол би энэ хоёр хамсаж зохиолч гэдгийнхээ тодтгор болж явах биш. Эрдэмтэн судлаачийн хувьд бие даасан бас Монгол судлалын нэг томоохон салбар болох уран зохиол судлал нөрд дэг сургууль үүсгэсэн Монголын орчин үеийн уран зохиолд анхны одоо энэ судалгаа шинжилгээний үндэстэй хандах төвчөө болсон хүмүүсийн нэг нь бол Төдөөгаа гэж боддог. Монголын уран зохиолыг дэлхийд дахинд таниулах бас нэг шижимгүүр болж байсан. Сэтгүүл зүйн чиглэлийг судалгаа шинжилгээний үндэстэй болгох энэ чиглэл дотроо зөвхөн өөрийнхөө сэтгэлгээ ухаан цараа өөрийн одоо гүн ухаан чандалагын үүднээс бичнээс гадна яг сэтгүүл зүй гэдэг бол бас шинж ухаан чандалагтай бичих ёстой юм а гэдгийг гаргаж түүнийг одоо хүртэл үлгэрэл болгож яваа ийм нэг эрхэм үйлийг бүтээсэн хүн. Том одоо сэхэтэн соён гэгэрүүлэгч ийм том зохиолчийг бол боловсрлоор ч юм уу бэлтгэх боломжгүй. Ийм хүмүүс бол байгалийн бурхны ч юм уу өгөгдлөөр төрдөг. Одоо их зохиолч хүний, их бичгийн хүний амьдрах, туйрах тэр дэг сургуулийг амьдралаараа бий болгоод хөгжүүлээд нэлээд дээд түвшинд авчираад орхиж чадсан Монгол зохиолчдын нэг бол Лодонгийн Төдөө гэж хэлхийг хүсэж байгаамаа. Лодонгийн Төдөө хорвоотой ол зомог ихтэй адал явдлууд ар дүүрэн аялж сонирхох танин мэдэх хүсэл тэмүүлэн хязгааргүй төрсөн содон нэгэн болж хорвоо түүнд үлгэрийн юм шиг эхэлж гэр шиг нь үзэгдэж таван хуруу шиг нь таригдж ирсэн намтар байдаг. Хорвоотой танилцсан түүх ном нь дэлхийгээр дүүрэн тархаж 2010 онд дэлхийн хүүхдийн шилдэг номоор шалгарчээ. Идэх хоолоо өөрөө олж өөртөө тааруулан хийж хүртэг гэсэн мөн чанараараа сурч хүмүүжин бичиж бүтээн амьдарсан нэгэн. Төдвийн зохиолууд Монголын үе үеийнхний үлгэрлэн уншдаг ширээний ном болж дэлхийн 10 гаруй хэлээр орчуулагдсан төгснө нь хэр зэрэг чансаатай бүтээлүүд болохыг гэржилдэг. Ухаан хүмүүний зохиол бүтээл хизээч өгөөжөө харамгүй хүртээсээр мөнхөрн үлддэг жамтай. Оройг сүм гэдэг арман байна. Тэр цаг үед бол шашны юм, үндсэн суртлын юм бол маш их чанга оройтой байсан. Тэр устж үгүй болох гэжсэн соёлыг авч үлдсэн ийм том ач холбогдолтой арман гэж бодож байгаа. За өнөөдөр одоо бас сайхан тэргэл сартай шний 15-ны ийм сайхан бэлэгт өдөр одоо тохиож байна. Тэгээд бас миний хувьд энэ Лодонгийн Төдөөгаа гэдэг агуу хүний тухай бас нэг өөрийнхөө бодол саналыг илэрхийлэх юм боломж олсонд бол талархаж байна. Тэгээд Төдөөгаан одоо бичиж туурвж исэн тэр зохиол бүтээлүүд Монголын ард түмний төдийгүй дэлхийн хүн соёлт хүн төрөлхөөтний одоо оюуны сандал бол одоо нэлээд том хувь нэмэр оруулсан гэж одоо бодож явдаг. Оройгүй гэдэг нь бол ер нь буян бол хязгааргүй, буянд орой гэж байхгүй. Хүмүүний сэтгэлд бол орой гэж байхгүй. Гэгэрл хүртэл бол бүрэн одоо тэр буйныг хийж болдог ийм агуу сэтгэлийг бурхан шин талаар их айлтсан. За нөгөө нэг талаараа бол соён гэгэрүүлэгчид эднэрийг бол бас их судалдаг байж дээ гэж одоо бодож байгаа. Би сурагч байхдаа Төдөө зохиолчийн хорвоотой танилцсан түүхийг амтархан уншиж байсан. Оюутан болоод оройгүйсэн мармантай онцгойлон танилцсан. Одоо харин орчлон ертөнцийн гайхамшгийг 70 сонингийн хуудаснаас мэдэрч байна. Агуу хүн агуул байдаг юм байна. Би чинь Төдөө хаан хайр ивэл дор утга зохиолын моринд мордсон хүн ээл нэг багамд. 22-3 насндан
ормаан бичсэн хүн гэхлээр манай төдөөгөөс өөр хүн байдгүй бах. Киноч бичсэн. Гэхдээ ер нь юу юм шүү дээ, зохиол төдөвлгээд байдгийг төдөөг орчуулагч гэж хэлвэл болно. Яруу найрагч гэвэл бас болох юм. Төрийн шагнал аваад амьтны гэртээ цай уулгаад тэгээ хоол өгчөө тэгээ гаргаж ил дээ. Амьтан их гайхаж энэ одоо яаж вэ? Энд ч одоо ийм төрийн шагнал авчгаад ингээ хундаг юм амсуулахгүй гаргадаг хаанхын хэнгээч үү гэдэг өнөөдөл нь ингэж бодоод төрүү чинь бол ам төргөнтэй яриад ингээ гарсан чинь тэр юу гарахт нь нэг ном өгсөн. Тэгсэн тэр номон дотроо 100 төгрөг хийгээд гаргацсан байж энэгээр тэр дуртай юм аав заавал байх ёстой юм бол гэж бодож ийм л нэг хүн шүү дээ тий. Төдөв үзэл бодол уран бүтээлээр ард түмнээ оюун санааны гэгэрэлд урайлан дууддаг хүн хэмээн төрийн шагналд дашбалбар дуу алдан дурсан бол барагтайхан хүний бүхий л амьдралдаа хийж төдөхгүй бүтээж амжихгүй зүйлийг 20 гаруйхан жилдээ төдөв амжуулсныг би сайн мэдэх болохоор тэрний тухай үннийг хэллээ хэн зэргэлзэхгүй. Он цагаас эрт оюун ухааны цагийг гүйцэж төрүүлсэн олонд сайшаагдсан нэгэн бол төдөв гэж удуулаа хайтан нотолсон юм. Монголын зохиолчдын хэвлэлд би бас нэг хэдэн жил өдөрт гал башиж явлаа. Тэр нь 2000-ад оны үе байлаа. Тэгээд тэр үед бол одоо социализмын үед бий болсон эд хөрөнгүүдийг хөвчлөх ийм одоо бараг шуурга болж исэн. Тэр шуурганд бол бас одоогийн зохиолчдын хэвлэлийн байшин Нацаг дуржийн музейн барилга бол өртсөн. Төдөв гайдар очиж. За зохиолчд яг өөрсдийнхөө оюуны хөдөлгөөрийн үр шимээр барьсан байшин шүү наа зохиолчтой хорооны байшин чинь. Энийг бол хинж авах ёсгүй. Тэгээд төдөөгаа бол хэлж байсан. Сүүлд нь одоо барилгаа хүлээж авсан актын 1% гаргаж өгчлээ. Ингээд удуулгай төдөөгаа хоёр зохиолч хорооны байшинг 70-ад оны үед нэг барьж өгöd 2000-ад оны үед дахиж одоо зохиолчдын мэдлэлтүүлэлттэй хэмээг хийж өгсөн ийм гавьяатай хүн. Оросын элчингийн байгаа энэ газар бол Нацаг дуржгаан амьдарч исэн одон байшин байсан. Энэ байшингаа одоо элчин баригднахад төдөөгаа удуулгаа хоёр бол Зэдэнбол даргын өрөөнд очиод энийг одоо авах боломжгүй. Дагуу их Пушкины байшин бол жишээлбэл Оросууд одоо буулгах уу гэдэг ийм юм хэлээд Нацаг дуржийн музейн байшин бол Оросууд одоо өөрсдийн хөрөнгөөр барьж өгөх ийм шийдэлд хүрч тэр газрын Зэдэнбол дарга цонхоороо зааж өгч тэнд нь баригдсан. Би харин зохиолчдыг бол ёстой ногоон гэрлэр гихчээр оруулдаг юм шиг. Тэрэн дээр нэг цаг нар гэж өөрөө хямгаддаг шүү. Цаг нарыг бол зохиолчтой өгөөд идэг. Төдөв ер нь их амгалан ажиллалтай өгөөмөр хүн байсан. Тэрнээс олоод авах зүйл их байхаас биш түүгээд орхичих зүйл олддоггүй. Одоо төдөө даргын тэр ачуу энэ хүн чанарыг одоо ярих юм бол бичээд барахгүй. Яагаад төдөө дарга намайг тэгжсэн бол зөвхөн намайг тэгж байгааг. Бүх хотод хол ойр ажиллаж байгаа энэ шүлэг зохиол бичдэг сэтгүүлч нартай ядарсан сотарсан улсуудыг бол өстой дэлгэцээр харж байгаа юм шиг хэн хаана яаж явна гэдгийг л өдөр тутам харж тэр их ажлын хажуугаар одоо хүртээмжтэй хүн бүгдэд өөрийнх нь одоо ач ивэл хөрчүүл сайн гэж ингэж хэлхийг хүсэж байна. Би тэгээд манай төдөө дарга бол ерөөсөн дэлхийн хэмжээний хүн байлаа л даа. Одоо төдөө даргаас өөр одоо дэлхийн хэмжээний гэж ярих хүн бол их цөөхөн байх Монголд. Тэр соён гэгэрүүлэгч инээ тэр гэж одоо ярих нь бол бараг багтана. Тэр үл. Ардчлалын салхи сэвэлцгийн босгон дээр хувьсгал танаа өчий шашны сан үйл гүн ухааны орой руу нортолд үрсэлсэн оройгүй сүмийг 1980 онд бичсэн гэхээр том дарга байсан хүн том эр зориг гарган ухаарлал бодлоо дэлгэн үзүүлэх цөстэй нэгэн төдөвл байсан гэж ардын уран зохиолч Сүрэнжив Сүжрээд төдөв хүнийг
тамийн тогооноос татаж гаргах шудраг зөрөгтэй оюуны бэлтэй хүн. Төдөвтэй өөрийнхөө бичснийг жиших гэдэг ичхэв тэр. Лодонгийн хүүгийн толгой ой санамж агуу гэж таалсан байдаг. Эренчний чойном 1970 онд нарсанд байхдаа төдөвт бичсэн загталда. Хорвоотой танилцсан түүх ховрхон зохиолоор баясгалантай соглог бага настай минь дахин учрууллаа. Энэ бүтээл зөвхөн хүүхдийг гэлдэггүй. Бүхэн насныханд уншиж байх ухаарлын бэлэгдэл болтугай гэж. Зэрэг нэмхийн өмнө миний Монгол говь хянганд тулдсан 5 нуурын дуйл бүхэн зэрэг уран сайхны болон баримтат кино зохиолууд бичсэн төдөв төр төмөнд зарагдаж цаг алдаагүй бол хичнээн ч зохиол бичих боломжтой байсан нь ойлгомжтой. Төдвийн бүтээлүүдийн судар өдгөө 40 ботоор сүндэрлэн болсныг гайхамшиг гэхгүй өөр юуг бишрэх вүлээ. Тарихыг байн гажлуулахгүй бол амархан гашилдаг эрхтэн гэж төдөв өгүүлсэн. Өчнөө жил амьдрахтаа өчүүхэн зүйл бүтээсэн нэгэн байхад энэхэн насандаа 100 амьдрсан юм шиг ихийг бүтээсэн хүн бол төдөв билээ. Америкийн нэгдсэн улсын намтар судлалын хүрээлэнгээс дэлхийн 100 зохиолчийг ингээд жагсаалт гаргад юм байна л да. Тэгээд тэрэнд Монголын зохиолч Лодонгийн төдөв 100 шилдэг зохиолчийн 2 номерт орсон байхгүй. Ам хөжөд. Дэлхийд хамгийн өндөр шагнал болох Нобелийн шагнал гэдгийг болзлыг хангасан хүн бол үнэндээ зохиолч Лодонгийн төдөв мөнөөсөн мөн байлаа. Үнэн хэрэгтэй бол аль хэдийн төрсөн байсан гэдэг нь энэ хүний бүтээл бэлхинэ баталдаг юм аа. Төдөв багшийн чинь хорвоотой танилцсан түүх гэдэг ном нь Америкт хэвлэгдээд бүгдийн зохиол хэвлэгдээд. Тэгээд тэр нь одоо Америкийн залуу үеийн уншигчдын одоо анхаарал татагдсан байна л да. Тэгээд тэр хүрээлэнгээс Монгол улсын засгийн газарт Монголын төрд хандаж Лодонгийн төдвийг одоо Нобелийн шагнал нэрийн дэвшүүлэхгүй юу гэж саналыг авах гэж ирүүлсэн байна. Зохиолч нөхдөө хэвлэлийн ажилтнуудаа төрөл садан шиг анзаарч олон ч хүнийг мэргэжлийн сургуульд явуулж амьдралд нь тусдим болж бүтээлийн өлгийдэн өмнөтгөл хүртэн хэвлэлд нутагшуулсан гавьяатан билээ. Ер нь бол хүнийг тэгж ухааруулах юм хэлнэ үгхээс уур уцаарыг хүргэх гэж тэгж янз бүрээр юм хэлэхгүй ухааруулах л үг хэлнэ. Найз нарынхаа тухай байтугай өөрөө ер нь нийгэмд энэ хүн л нэг хэрэгтэй юм хийж байна да гэж бодсон хүнийхээ тухай бол бичихгүй орхино гэж ерөөсөө байхгүй. Тэгээ ер нь хамт ажиллаж байсан улсуудаа бичээгүй хүн бараг байхгүй дээ. Төдөө дарга надад их олон тус болсон тоо тэрнийг бол тэг би хариулж барахгүй. Намайг их сургууль хайчаад годомжинд аригтаар суугаад явж хахад их сургуульд Содом ректорт шууд бичиг хүчээд лагвагаар дагалдуулаад шалгалтгүйгээр оруулж байлаа. 13 дугаар хараад Оросын барьсан 3 хороо цоо шин байсан. Ойчр дугааргүй ирсэн тариуд жил өгөхгүй дараа би орж байлаа. Шууд намайг төрийн шагнал төвшүүлээд төрийн шагнал авч байлаа. Би бол одоо төдөө даргын тэр ачуу энэ хүн чанарыг одоо ярих юм бол бичээд барахгүй. Алтайн улсад дундах малчны гэрт ийм сүрхий хүн төрсөн гэхээр итгэхэд амаргүйж итгэхгүй байхын ч аргагүй хэмээн шоожлын чимэд чимээгүй хэн магтсан юм. Миний бивэл алтны дэрэгдэх гуй шаралдаг гэдгээр би чинь хөдөөж хам мэрэгжлийн хүн. Гэтэл энэ хүний хажууд байгаад би одоо яруу найрагч орчуулагч болсон. 1000 жилд зөвхөн нэг удаа төрдөг тийм хүмүүсийн нэг байсан гэж би үл хувьдаа бүрэн итгэдэг юм. Төдөв хүүгийн хурдыг гүйцэхгүй нэ гэж ардын уран зохиолч Цэнтийн дамтан сүрэн шагссан. Харин төдөв багшийнхаа тухай дурсахдаа дамтан сүрэнгаа Монголын нууц тавчааг ил тавчаа болгож Монголын ард түмний өөрийнх нь хоймрын адар дээр тавьж өгсөн.
одоо та бидний бичиж байгаа энэ бичгийг зохион бүтээж ард түмэнд өргөн барьсан. Тэгэхээр ийм бичгтэй болсноор Монголын ард түмэн маш богино хугацааны дотор бүх ард түмний нийтээр бичигдэн болсон. Ингэсний ЮНЕСКО үнэлж Монгол улсыг шагнасан. Лодонгийн төдийн өрөөнд төрсөн шүлэг уйтан харанхуй мартагдсан мэт өрөөнд ундуй сундуй ном бичиг цаасан дунд гүниггүй сайхан мишээж гэрэл дүгээр ундарч гуун багтсан бурхан шиг лодонгийн төдөв суух юм аа. За энэ хэвлүүлсэн 40 бүт номноос нь уншиж судлах юм бол хүн болж төрхийн учир утга, хүний дайтай амьдрахын утга учир, хүний дайтай хөдөлмөрлөхийн учрыг ойлгож хөдөлмөрлөж байж өөрийгөө дайчилж байж хүн бол өөрийгөө ч бүтээдэг, нийгмээ ч хөгжүүлдэг гэдэг энэ санаа бол та нарт олдно гэдэгт би итгэж байна. Энэ бол одоо манай Монголын олон ард түмний оюун санааны манлайлагч энэ хүний үлдээсэн хамгийн том өв гэж би одоо ойлгож явдаг. Зохиолчдын эвлэл ба төдөв. Бичсэн бүтээлээрээ бусдаас төрүүлж хол явсан болохоор төдөвтэй зэрэгцэх эрхэм бичээж ховорхон байсан ч төдөв зохиолч нөхдөө үргэлж хүндэлж бас хүндлэгдэж ирсэн. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны цог жавхлан туван төдөв дээд давхраас бууж ирж байна хэвэн хувцас хунраа засаж үг яриагаа цагцлан ихэд хүндэтгэлтэй өнгөрөөж эндээс эхлэн зохиолч төдөвтэй уулзран түүнээс ихийг сурахын аяны дөрөөнд хөл тавьдаг байлаа. Төдөв 1974 оноос Монголын зохиолчдын хорооны орлогч болон даргын албыг хажиж Аз Африкийн зохиолчдын байгууллагын гишүүн, олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн байгууллагын гишүүн, 1973 оноос олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ажилласан. Төдөвгөө зохиолтын хороонд байж байхад зохиолтын хороо бол нэг эзэнтэй юм шиг байдаг байлаа. Төдөв бол сэтгүүл зүйн их сургууль байлаа. Төдөв үнэн сонныг 15 жил удирдахдаа үннийг үннээр цэвэр агаар цэнгэгар шаан шиг долгилуулан байж Монголын сэтгүүлчдийн шинэ үеийг төлөвшүүлэх, сэтгүүл зүйг шилдэг байдлаар хөгжүүлэхэд өөрийн мэдлэг авьяас чадвараа харамгүй зориулсан юм. Сэтгүүлч бол зохиолч биш сэтгэгч байж мөн хүрнэ. Үзэгний чинь хошуугаар үнэн амьдрал бичигдэх ёстой. Ижигэм бодож бич. Сэтгүүлчийн ажлыг үнэмлэхээр биш, үзгээр хийдэг юм. Өнгөрснөө сургамж авч ирээдүйг сэтгэж, өнөөдрийг бич хэмээн сэтгүүлчдийг сургаж, олон ч сэтгүүлчийг эхлэн бичигчээс эрийн цэд хүрэхтэн төдөв эрхлэгч, ажилд сургаж, алдарт хүргэсэн ажилтан. Монголын үнэн сонин гэдэг бол Аз төвдөө анхны хувьсгалт хэвлэл байсан. За тэр хэвлэл одоо 80 гаруй жилийн турш оршин тогтнож Монголын ард түмний тухай болсоор байна. Ерөөсөө төдөвч ерөнхий төрхийг харах юм бол зохиол сэтгүүлч гэж явдаг боловч минийхаар бол сэтгүүлч зохиолч юм байна. Төрөлхийн сэтгүүлч гэж байдаг юм а гэж би боддог, ардын сэтгүүлч гэж. Ерөөсөө төдөв бол мэдээ орсон цагаас баримтцуулж эхэлсэн. Хэрвээ төдөвтэй учирсан явдал миний том хувьцаа явуулсан, төдөвс их юм сурсан. Их төдвийн хүчинд их чухал нийтлэлүүд үнэн сонинд гаргаж амжсан. Төдөвгэн үед үнэн сонин бол дахин төрсөн. Сэтгүүлч төдөвт үнэн сонин зүсээ биш сэтгэлээ харах тойл байсан. Үнэн сонины тэргуун өгүүлэл гэдэг энэ нийтлэлийг бол яам тамгын газар сайд нарын зөвлөлөөс захиалгатгаар хийдэг байсныг төдөвгөө энийг өөрчилж асуудал дэвшүүлсэн өгүүллийг үнэн сонины тэргуун өгүүлэл болгож тавьснараа төдөвгөө хийсэн үнэн сонины нийтлэлийн бодлого юм аа.
хүнийг хүний дайтай болгоход зориулагдсан бүтээлүүдээ амтархан уншмаар алмаарч сонсмоор бичнэ. Төдөв юуны тухай чи ярьж бичлээ гэхэд ухааны сүв нээсэн, утгын суг гжигдсэн, учир зангилгааг тайлсан, үннийг урнаар ухаанаар бүтээж чадсан байдаг болохоор хойш тавилгүй төдвийн тухай одоо л ярихгүй юм бол хэн хэзээ хэлэх юм бэлээ. Бичээд ирсэн зүйлийг маань гүйлгэж хараад хэдэн өгүүлбэр нэмчихлээ. Ингэсгээд залжихыг гэвэл яахав болчихжээ гэсэн үг. Болоогүй юмыг айсгүй, эвгүй харцаар цоо ширтэн. Агуулга нь гарчигтайгаа зөрчилдсөн, дорой баримт нь байраа олоогүй, хэт нилуурч уянгалсан, хэрэггүй юмар хэнхэглэж дайрсан, тал засж бөөрөн хийлсэн, тарн нийлээгүй, хөөсөн цор нийтлэлийг чамлаж угаан тэр. Эхлэн бичигчид ингэж л төдвөр дүнгээ тавилдаг байсан ч урд өдөр нь зэмлжгээд өглөө нь тэр чинь мундаг амтан байхгүй юу гэж магтана. Төдвийг бол 3 төвшөнд авч үзэж болно гэж би боддгийг. Төдөө тэгэхээр бол дэлхийн нийтийн цар хүрээнд сэтгэдэг ийм ерөнхий том сэтгэгч. Тэрний дараагаар бол альва бүхнийг эх орныхон эрх ашигын үүднээс хамаатуул сэтгэдэг. Тийм учраас энийг бол эх орнд сэтгүүлч гэж боллоо гэж. Альва асуудлыг бол ахын орчинд авчирч буулгаж сэтгэхдээ бол бас гарамгай. Тийм учраас энийг бол жинхэнэ бодгол сэтгэлгээтэй тийм сэтгүүлч юмаа гэж авч үзэж болно 3 дахь түвшин. Дэлхийн хэмжээнд бичиж чаддаг, эх орны хэмжээнд бичиж чаддаг, ахмад хүрээнд бичиж чаддаг. Ёстой нэг сэтгүүл зүйн Монголын сэтгүүл зүйн захиалгатай ганц удирдагч байсан бахаа гэж. Нэгэн зүйл. Базар аригчаагүй бичсэн дэглэгчдэд дэг хэрэгтэйг хэвлэл утга зохиол хянахын дарга тамга дарахгүй айлгажээ. Төдөв дарга өөрөө нийтлэлээр барьж ороод та тамга дарж хайрлана уу гэхэд нь ийм сэдвийг зөвшөөрвөл шоронтой шүү дээ гэхтэн төдөв эрхлэгч. За яахав? Би гараараа дараад шоронд н орё. Та тамга өгнө гэснийг танд дуулгая. Бас нэгэн зүйл. Төдөв улс төрийн төвчөрийн гишүүдийг шүүмжилсэн нийтлэлүүдийг хөдөлмөрчдийн загталд үндэслэн үнэн сониндоо зоригтой тавиад хадуухан эсэргүүцэлтэй тулж ардчлалыг аль эрт мэдэрсэн тэр аваргуудтай ан ман үзэлцэж явхад ардчлалын алтан хараа цайнуудыг юугаа ч мэдэхгүй дэгдэхэнүүд л дэгдэж явсан шүү дээ. Төдөв эрхлэгч байсан учраас ямар ч ярий зэргүүгээр тэгээ шууд нийтэлж байсан. Аимшиггүй нийтэлж байсан. Тэрнээс өмнө ер нь төв хорог сайдрын зөвлөлийг цагтлын ч бай, нийтлийн ч бай, сурвалжлагын ч бай хэлбэрээр шүүмжилж болдгоо байсан. Шүүмжлэх хэрэггүй байсан. Шүүмжлэх ёстой гэж ойлгогдохгүй байсан. Тэднээс шүүмжлэх гадна байсан шүү дээ үндсэндээ. Өөрөөр энэгээр юу хэлэх гэдэг вэ? Ил тод байдал, өөрчлөлт шинжилт, уриалан дуудсан үнэн сонины нийтлүүд нь Монгол улсыг социализмаас ардчилсан нийгэмд шилжих, хөрс суурь нийгмийн сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж өгсөн юм аа. Энэ дотор эрх баригч Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны улс төрийн төвчөөний зарим гишүүдийг анх удаа Монголын төвөнд нэр зааж шүүмжилсэн. Ард түмчин тэрнийг шинжтэй нийцгэлт төвчсөн байхгүй юу? Тэгээд нэгэн ард түмэн дэмжиж яд чаддгүй юм л да. Ардчлал эрхчлөөний төлөө одоо 90 оны хувьсгал гэдэг байгаа. Тэр хувьсгалын үзэл санааг анх удаа бүх үндэсний хэмжээнд төвшүүлж тавьсан нийтлэг ач холбогдолтой улс төрийн том арга хэмжээ болж хувирсан ийм төвхтийн монголчууд цөөхөн байна. Хийх ажил маш их байна. Тэгэхээр яах вэ гэж. Үгүй яах чаргаалга гадаадын мэрэгжилтэн ураач нэмэр байхгүй. Тэгэхээр өөрсдөө хийх ёстой. Хийхээр 1 хүн 3 хүн байх ёстой юм гэж. За бүр 3 биш бол 2. Миний бичсэн юм хэлж байгаа юм аавн уу байна хамаагүй. Би л хэлж явах нь чухал. Хэлэхдээ одоо зарим сэтгүүл зохиолч шиг
муулах биш. Өнгөрснөө муулж олдгүй байхгүй юу? Яагаад гэвэл муулаач тэр хэвээрэл байгаад байдаг байхгүй. Нэг өнгөрсөн юм чинь сайжирдгүй. Харин өнөөдөр муулж олно сайн болгохын тулд. Маргаашийн тухай одоо яах ёстой. Өнгөрснийг муулахаар аавыгаа муулж байгаатай, ээжигээ муулж байгаатай аваад л байхгүй. Энэ 2025 он бол Монголын үнийн сонины анхны дугаар гарсны 105 жилийн он жил. Агуу их соёнгийг эрүүлэгч, нэрт сэтгүүлч, лодонгийн төдий мэндэлсний 90 жилийн ой тохиож байгаа. За Монголын өнгөрсөн 110-20 жилийн түүхэнд хамгийн олон тоогоор гарсан сонингүй үнэн сонин лодонгийн төдий гэдэг хүн эрхлэгчээр ажиллаж байгаа үед энэ захиалга гэдэг чинь их том үзүүлэлт шүү дээ. Монголын ард түмэн тэр чигээр л одоо уншиж яасан. Ийм хэвлэл байх гэдэг шүү дээ. Ямар эрхлэгч вэ? Тийм сонин байдаг. Зүү тогтолтой. Лодонгийн төдий гэдэг хүн тэр үеийн эрхлэгч энэ үед байгаагүй бол үнэн сонин энэ замаар явахсгийг би бас мэдэхгүй байна. Тэр үед 80-аас 90-ад оны үнэн сонин одоогийн Монголын үнэн сонин монголчуудын одоо шинэлэг сэтгэлгээний гол энэ төр болж байсан. Төдий мэдэхгүй шүү Монголын ард түмэн. Ер нь төдий үжсана тэр сэтгэлгээний цар хүрээ энэ юмыг сайн ойлгохгүй учраас төдий зүгээр л нэг үнэн сонины ерөнхий эрхлэгч байж байгаа өөрчлөгдөж явсан юм шиг л харсан. Гэтэл төдий гэдэг бол дэлхийн хэмжээний их сэтгэгч хүн байсан байна гэдгийг ойлгоогүй. Одоо биднэрт юу чухал вэ гэвэл төдий бол дэлхийн хэмжээний сэтгэгч Монгол төрсөн онцгой чухал улс төрийн авьяастай байсан гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байгаа юм. Төдий бол тийм юмыг бичгтээ яг зурж бичдэг. Яг л ингээл бичсэн хэрэг зурчихсан юм шиг. Одоо кино хэлсэн буудахсан юм шиг. Ингэж бараг одоо хүмүүд бараг нүд амн хөдөлгөөд өгдөг байхгүй юу? Олон түмэн тэртээ тэргүй мэднэ. Бид бол одоо цөмөөрөн төдүүгэн сэргүүд явлаа. Би бас төлөвтэй эвэл байхаас бол хэвлэл бас ажиллаж байсан юм л. Төлөв хүнтэй ажиллахаараа л хүнд хандлага тэгвэл өөрийн гэсэн өрөөс сонгол барайгаа үлдсэн хүн байсан л. Нийгэм улс төрийн зүсгэлсэн хүн байсан шүү дээ. Тэгэхээр үүрсэж түүрснэ гэж байхгүй. Бахарж, мухарлаж, монгонно сандарч твднэ гэж хэзээч би ажиглаагүй лээ. 50 жилөөтэй. Ууж ухаалаг. Тэг хэлгэлэмээ хэлнэ. Илүү дутуу ярихгүй. Ихлэмий жалчихгүй. Гүйцэл боловсрсан, зөв төлөвшсөн, зөв өнгийн хүн гэвэл одоо төлөвлөлт бол албан тушаал эрх мэдэл бол байсан. Тэрийг бол тэр амин хувийн эрх ашигт ер нь өчүүхэн жашгилж байгаагүй. Энэ хүн бол их сонин солон, ховор хүн. Нарийн антрополог хүн судлалын үлнээс сэтгэл зүйчийн ёсоор эрдэмлэг, улстай үндэслэл, нарийн ширийн талаас нь одоо өшөө их наривч судлах хэрэгтэй. Ёслол төлөвийн тухай ярих бол их мөлжүүртэй, сонин солон, үн цэнтэй мөнхийн сэдв шүү. Дэлхийн хэмжээний хүнд дэлхийн дэвжээл хэрэгтэй болдог. 1990-ад оны үнэн сорин нийгмийн хоцрогдол дутагдлыг аянга буух шиг бутна эргэж альва шуналд идэгдэж нүгэл хийснийг цээрлүүлэхгүй зоргоор нь тавьбал улс нийгэм нөхөж баршгүй хохирол амсдаг тухай бүр 1970-аад онд зэрэг нэмхийн өмнө киногоор хэлж гисэн байдаг. Лодонгийн төдвийг луутай тэнгэрийн аян, цуутай Монголын харанга гэж нэрлэвэл зохилтой. Үе үеийн эрхэм дарга дарганцруудаас тэсөөр зан үйл сэтгэлгээний ухаарл зоригтой хүн төдвөөс өөр хэн билээ хэд билээ. Лодонгийн төдв 1977 онд Германы социалист нэгдсэн намын улс төрийн төвчөөний гишүүн Эгэн Кринчэд эзэнт хүрэн Монгол их Чингис хаанаа магтахтан тэрээр энэ нөхөр чинь харин
гэж тухайн үедээ бишүүргсэн ч хожим нь орчлон хорвоогийн тухай эрхэм төдөв тантай дахин нэг ярилцах боломж олдвол мөн ч сайхнаа гэсэн загтал ирүүлсэн байдаг. Тийм ээ. Тэр цагт Бямбын аринчин Сэндийн дамдын сүрэн Лодонгийн төдөв нарын их түүхээ судалсан эрдэмтэн мэрэгдэл тийхүү зоригтойгоор жинхэнэ үгийг хэлж чадаж байлаа. Монгол дэлхийн сэтгүүлчдийн холбооны орлогч хүн байсан гээд дарга нь. Тэгээ ерөөсөө Америкч байсан одоо тэр урчилстай хот ч гэдэг юм уу одоо Парис хол боловч ойрхон мэтч гэдэг юм уу. Одоо бид дорндын салхи гээд хятад руу явсан тэмдэглэв. Одоо айх зэрэгсдэг байсан байхгүй ч. Тэр хинээс нь ч айхгүйгээр одоо бичээл л да. Тэгээ зарим үед бол би одоо бас имэдэг байсан. Жинхэнэ мөн чанарын тэр одоо хүн ардынх нь ахуй амьдрал бодол санаатаар холбож задлан хийж өчтдөг тийм хүн байсан шүү дээ, тийм үү? Тэгэл одоо тэр их цаасан дундаас л олох юмаа олоод бичих юмаа бичээл тэгэл гаргаад идэв. Урамшуулахдаа урамшуул, зэмлэхдээ зэмлэж ингэж ажилдаг. Зэмлэлийн үг болгон одоо сурган хүмүүжүүлэх их ухаан бодол төрүүлсэн юм өгтэй байсан. Манай зарим хүмүүсийг удаан ажиллагаатай байх юм бол ястмишгийл гэж хэлнэ. Өөрийнх нь санаа сэтгэл таарахгүй одоо боловсруулсан баримт бичгийн тааруулхан байх юм бол сүүгүү үнэ гэж хэлж явах жишээтэй. Тамхи татдаг хүн байвал наад тамхиныхаа утаа гартал тэр цонхон дээр баримт бичгээ тавьчих гэж хэлдэг байсан. За 84-ээс 86 онд үнэн сонины эрхлэгчээр ажиллаж байх үедээ 12 жилийн хугацаанд Лодонгийн төдвийн сэтгүүлчийн авиасыг хамгийн их тодор илгээсэн сайхан нийтлүүд нь үнэн сониноор дамжиж Монголын ард түмэнд хүрсэн. Хэдэн 100-аар тоолох шилдэг нийтлүүд нь одоо үнэн сониноор дамжиж Монголын уншигчд хүрсэн. Тэргээр нь энэ шилдэг нийтлийн ботыг одоо эмэглэн гаргасан юм аа. 3 юм уу 4 үзүүлэлтийн багтаасан нэрэлтэй. Нэгдүгээрт бол одоо зарчим, хоёрдугаарт бол зорилго, гуравдугаарт бодлого, дөрөвдүгээрт бол нотлого гэсэн ийм. Тэр зарчим гэдэг нь өгж яана бол үнийн юмыг л бичих ёстой гэдэг зарчимтай. Тэгээ ер нь харьцангуйгаар үнийн юмыг л бичсээр байсан. Одоо ч үннийг л бичиж байгаа. Одоо говьуулж бичээдгүй. Яг л одоо болсон явдлыг бичдэг. Хэдийгээр зарим нэг үйл явдал бол цаг үеийн амьсгалыг тусгах боловч үнэн хэрэгдээ явбал үннийг л бичсээр ирсэн. Үүгээрээ ялгаатай. Харин одоо шин залгамж үе манай Гамбат төр тогтох энэ төр эрхлэгч болсны дараа бол үнэн сонин Монголд байтугай аз тэвэд анхудаа өөрийн орноор орохгүй гадаадын одоо тогтмол хэвлэлийн том шагналыг авсан. Одоо тэр энэ бол юу гөрөвдөж ярих юм бол үнэн сонин бол үндэсний хүрээнээс халиад олон улсын хэмжээний сонин болчихжээ гэдгийг харуулж байгаа. Агуу төдвийг амьд тол бичихтэй зүйрлэж болно. Лодонгийн төдөө гэдэг тэр хүний маш олон талын үйл ажиллагаанаас тол зүйч гэдгийг би онцолж хэлмээр байна. Тэгэхэд он цагт нь тулгуурлаж байж ирээдүйг харж 3 цагийн хэлхээсэн дээр энэ толыг чинь хийдэг шүү дээ. Лодонгийн төдөөгөд тэр том сэдний чинь яг гарын дор ажиллаж байсан тэр ловр гэдэг хүн, их толч хүн, зохиолч, сэтгүүлч нийтлэл зандраа байдаг гэж хүнийг авсан байна. Ерөнхий редактор нь бол өнөөдөр Хөлбөрийн Баатар болсон Сэлгоны доктор Авда гэж хүн байсан. Тэгээд одоо энэ хөв залуучийн нэвтрүүлгийн толыг бол яг л жинхэнэ эцэг нь бол манай Лодонгийн төдөө. Үнэхээр ард түмэнд танигдсан хэлж ярьж байгаа үгээр бичгээр сэтгэлгээгээр ертөнцийг хараагаараа элбэг дүүрэн харах. Бүр ёроолд нь хүртэл харах. Тэнгэр хязгаарт нь хүртэл бараг сэтгэх. Тэгж үз соёнгэр эсгэдэг эрхэм цолыг төрөөс болгодог юм. Ард түмэн хүмүүс болгодог юм. Нийт ард түмний таниагүй таньбал, мэдээгүй мэдүүлж, ухаараагүй ухааруулж, сэхээргүй сэхээрүүлж бүтээгүй бүтээж тэр хэлсэн хүнийг л одоо манай Лодонгийн төдөө хэмээх гарамгаан хөл багтна гэж энэ ялданд би маш тодор би хэлье. Төдөөгаа одоо 3-3-аар нь амьдралын бүхэл зүйлээ салсан байдаг.
төдөө аав ээжээсэн гурвуулан төдөөга 3 улсын хөлийг төгс эзэмсэн төдөөга 3 том шагналыг одоо бас хэлхэн зөв юм аа гэж бодож байгаа юм. Төдөөга хүүхдүүдийг би бас л мэдх юм. Одоо бас л 3 хүүхэдтэй нийгмийн хүн дачаанаас үргэлжсэн он жилүүд ба лодонгийн төдөв. Үнэн худлыг хуйлж шийддэг, үнэхээр хүчтэйг шүүгч шүүдэг, шингэн нь гойжиж шимтэн үлддэг, ажилтай авьяастайг ард түмэн алдаршуулдаг, агуу хүн бүтээсэн түүхээрээ мөнхөрн үлддэг. 1970-аас 80-аад он Монгол орны хамгийн өөдрөг хурдтай хөгжил бүтээн байгуулалтын оргил жилүүд байлаа. Залуучууд эх оронж, эрмүүн сэтгэлтэй хөдлөмөрч, шинийг санаачлагч, бүтээгчд байсан тэр цаг үед удирдагчаар төдвийг томилсон нь их аз завшаан болсон. Монголын хөвсгөл залуучуудын эвлэлийн төв хорооны 1-р нарийн бичгийн дараагаар төдвийг сонгосон 1975 оны 6 дугаар сарын 20-ны 4-р бүгд туралд Цэдэнбал дарга оролцож намын төв хороо жинхэнэ шилмэл боловсон хүчнээч харамлалгүй эвлэлдээ илгээлээ гэж мэдгдсэн байдаг. Оюун санааны хөдөж төдөвд ачааны хүндийг он цаг үрүүлсэн огт ажирахгүй тэрээр дараах 3 үзлийг эрхэм болгон хэрэгжүүлж эхэлсэн. Мөнгө зээлхээс эрдэм зээлх нь өргүй, өөдлөх дээшлэхийн залуур тул сурч мэдхийн төлөө залуу наснаас залхуурлгүй зүтгэвэл хожимдоо аж тусаа өгдгийн чухлыг онцгой анхааруулж эрүүл мэндийг худалдаж авах боломжгүй тул биеийн тамир спорт гээд өөртөө хэрэгтэй бүхнийг булаан авч амьдрахыг эвэг журмыг эх орон зүйлээр төлөөлүүлж байгалаа хайрлан хамгаалъя, түүх соёлоо дээдлэе, хүмүүн ойчвоос газраа түсэж өндийдэг билээ гээд зүйл бүрээр бичиж зүг чигийг заасан билээ. Төдвийн хөндөөгөө сэдв бүтээлцээг ажил үлдээгүй шахан бөгөөд эвлэл залуучуудтайгаа хамтран ихийг амжуулсан оргилуун жилүүдийг төдвийн үеч гэж яригддаг. Хүүхдийн төлөө фондоор олон орныг босгохдоо Анастасия Ивановагийн аргыг төдөв даргал олж зогцсон ажиллаж чадсан бөгөөд түүний тухай яригдсан асуултад тэр эмэгтэй Монголын хүүхдийн төлөө төрийн сайдаас илүү хийж чадсан. Бүтээсэн бүхнээ үүрээд яваагүй үлдээгээд явсан. Өнөөдөр Монголын хүүхдүүд тэнд нь хөгжилтсөөр байна гэж үннийг төдөв хэлсэн. Ирээд луу гэхээгийн зэрэг хөгжмийн нууц шиг сонсогдож байгаа гэдэг. Тийм ээ би. Бямбын эренчин цэндийн дамдасран шадмын лувсан банд нарын 100 жилийн ой зориулсан олон кинонуудыг би бүтээж байсан. Харин энэ удаад алдарт соён гэгэрүүлэгч Лодонгийн төдвийн тухай кино бүтээж суун 10 гаруй жилийн өмнө би төдөв гуйтай уулзж байсан. Тэгээд таны тухай кино хийе гэтлээ. Гүйгүй миний тухай биш. Харин би нөхдийнхөө тухай бол дуртайя ярих байна гэж хэлээд тэгээд надад нэг ухаан төг хэлсэн. Тэр нь аршааныг усгээд торгохааргүй алтыг гуйл гэж андуурхааргүй болсон миний нөхөд миний хамтран зүтгэж ажилтнууд маань өнөөдөр 90 цент хүрч өөрсдийгөө мэдэх болж сайхан байна гэж дурсаж үлээ. Харин би төдөв маягийн амьдрал гэдгээс жижигхэн дурсъя гэж бодож байна. 25 насндан цахилж яваа гөрөөс шиг цагаач өсгөтэй танилцж анхны харцаар дурлсан гэдэг. Төдөв цагаач хоёрын амьдралын жинхэнэ хайр инэрл нийлсэн үнэн хайрын дуйл гэмээр амьдрцгаасан гэж үеийн нөхд нь дурсцаад гимлээ. Энэ дэлхийгээс хайсан эрдэнэ олсон би энэ миний аз жаргал өөр надад өглөг хэрэггүй гэж төдвийн хань цагаач загталдан бичсэн гэдэг. 1970 оноос эхлэн төдөв удаага хамтран эвлийн ажил зүтгэсэн
тэр үеийн боловсон хүчний нэг нь бий юм аа. Монгол улсын хөгжил сэсвэлтийн төлөө чармаан ажиллаж байсан залуу үеийнхнийхээ ажил үйлсийн ариун намтрыг бичгэлж, түүхшилж, баримтжуулж үлдээхэд их анхаарах хэрэгтэй юм байна. Залуучуудын байгууллагынхаа түүхийг бид бичгэлж, үлдээж, хойч үедээ үлдээхэд анхаарах ёстой гэж их анхаардаг хүн байсан. Төдийгөөхэн 20 гаруй жил хамтран ажиллах хугацаанд эхний 10 ботыг төдийгөө редакторлаж, өмнөх үгийг нь бичиж, уг ботуудын агуулгыг бүрэн төгөлдөр харж зөвлөж ингэж эхний 10 ботыг хийсэн. Нийтдээ бидний 20 бот ном залуучуудын байгууллага залуу үеийнхнийхээ үүх түүхээр босхын төлөө чармаан ажиллаж байгаа нөхдүүдтэйгээ би та нөхдийн хүн сууж байна. За төдий дарга бол залуучуудаа зөвхөн ажилуулахын зэрэгцээ сургах, мэдлэгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх энэ чиглэлээр бол их онцгой анхаардаг байсан. Бид бол 1976-аас 77 онд анх удаа бүгд найрамдах ардсан Герман улсын чөлөөт залуучдын эвлийн дээд сургуульд одоо 8 хүн очиж биднийг явуулж анх удаа ингэж одоо сурч байсан. Монголын хусгал залуучдын эвлэл гэдэг нь дайчин байгууллагыг эд одоо мандан сэргэн мандах тэр үеийг л одоо бий болгосон ийм үе гэж би одоо бодож явдаг юм. Хүн сэдэж жохон сайдаар 2000 онд томилогдож, за 4 жил тогтвортой бүтэн ажилласан. За энэ бол эвлийн байгууллагад төдив даргийнхаа дэргэд ажиллаж, сурч, заалгаж, загнуулж бас одоо сайшааж магтуулж ясны тэр буян л бол энэ салбарыг ойдон татхад миний одоо бас хамтолонтойгоо хамтраад оруулсан хувь нэмэр гэж ингэж боддөг юм аа. Өнгөрснийг бодож байгаа хүн бол өөдөлдөг. Өнгөрснийг шүүмжиж байгаа хүн. Өнөөдрийг ярьж байгаа хүн бол урагшилдаг. Маргааш шиг ярьж байгаа хүн л урагшилдаг байхгүй юу? Монголын хусгал залуучуудын эвлийн байгууллагын онцгой анхаарлын бүсийг Говийн 3 аймгийг болгож ингэж ажилласан. Төдий дарга маш их дэмжижсэн. Биднүүдийг явахад аймгийн эвлийн хорооны дансанд 200 мянган төгрөг. Ээж бүрэн ухуулгын машин, бүхэл бүтэн диско хөгжим, 350 ширхэг ном биднүүдийг дагалдуулж өгч ийсэн. Энэ үед бол Говийн 3 аймагуудад 2000 гарын одоо залуучуудыг эвлийн илгээлтээр ажиллуулсан. Тэр дотор эмч, багш, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд гээд олон төрлийн мэргэжлийн одоо хүмүүсүүд очиж ажилласан. Тэрний зэрэгцээ ерөнхий боловсролын сургууль ТМ-с төгссөн хүүхдүүд одоо очиж байсан. 1959 онд Говьалтай аймгийн 10 жилийн сургуулийн багш байхдаа пионер удирдлагчийн ажлыг давхар хийж байсан. За тэгээд манай пионерийн байгууллага бол үе үеийн хамгийн шилдэг одоо тэргүүний хүмүүсүүдийг дандаа сонгож дэвшүүлж ажиллаж байсан. Жишээлбэл Төдийгөөнд үед ажиллаж байсан Цэрэн Дулмгой бол одоо Монгол улсын ардын багш болсон. Тогтгоны бол Гавьяа багш болсон. Болормоо Гавьяа багш одоо төрийн том төр нийгмийн зүтгэлтэн болсон. Даштандууга, Дайримаагаа эднүүд бол Давааны комитетийн хүмүүсүүд цөмөрөн одоо соёлын гавьяас зүтгэлтэн болсон. Тэгэхээр бол пионерийн байгууллага гэдэг бол хүний насан туршийн одоо хүмүүжлийн анхны сургууль байсан. Үүнд бол төдийгөө онцгой анхаарал тавьж боловсон хүчнийг шилж ажилладаг байсан юм аа. Олон улсын пионерийн найрамд лагер шинээр байгуулагдсан. Монголын пионерийн шинэ ордон байгуулагдсан. Залуучуудын соёлын одоо том төв байгуулагдсан. Дотроо бол пионерийн одоо сектортай. За тэгээд бүх туслангууд, бүх аймагуд бол туслангуудтай болсон. За энэ Монголын хусгал залуучуудын эвлэлийн 100 номерын батал илэрхийлэх байгаамаа. Энэ баталхыг 1979 онд Монголын хусгал залуучуудын эвлэлийн төв хорооны удирдлагууд тэрэн дотор мэдээж хоёрын 1-р найрын бичгийн дараа төдийгөө хүлээж аваад бод хоёрын үнэмшлэгийг сольж шинэ үнэмлэх болгож 100 номерын батал илэрхийлэх олгосон байгаа юм.
За энэ бат илэрхийлэх олготой бол та хоёр бол монголчуудаа Монголын ард түмний төлөөлөлд сансарт нэснэ. Энэ үеийн одоо Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн бат илэрхийлэхийг бас бидэн авч сансарт нэсээрээ. Гэсний дагуу бид одоо миний хувьд одоо 100 номерын бат илэрхийлэхийг сансарт авч явсан юм аа. За сансрын тойрог замд байсны одоо гарцаагүй баримт нь бол энд байгаа энэ тамга байгаамаа. Энэ тамга бол зөвхөн сансрын тойрог замд салют 6 станцын бүхээгдэл байсан гэд газар дээр байхгүй хаан ч энэ тамгыг дарж чадахгүй юм байгаамаа. Тэгээд Дудугайхан хэлсэн захиасын дагуу сансрын хамтарсан нислэгт оролцохтон бат илэрхийлхэн авч сансрын даалгаврын амжилттай биелүүлж буцааж олж ирсэн ийм төвхтэй юм байна. Орос хэлний хүн байна. Би ч бас орос хэлний хүн. Орос хэл хэрэгтэй. Ер нь хэл хэрэгтэй. За, ийм учраас чамайг бид нар захиа судалж байгаа давсан шүү. Энэ Монголын одоо залуучуудыг чи одоо оюуны хувьд сэхэрүүлэх, саян гэгэрүүлэх ажил хийн шүү нөхөр. Энэ эх орныхаа түүх соёлыг судалж энэ залуучуудад ойлгуул. Энэ 5 хушин малыг 10 хушин мал болго. Энэ мод цэцэг тариул. Дуу хөгжим. Энэ залуучуудыг сэргээсэн улс төрийн дуу муу зохион байгуул. Энэ залуучуудыг энэ эх орноор нь аялуул гэсэн нэг ийм хэдэн зүйл одоо хэлсэн юм аа. Нөгөө нэг юм хөдөө бас хамт явна. 3-4 удаа хамт явсан. Хөдөө явахдаа заавал хөшөөн дээр очино. Эсвэл одоо нэг тийм эртний хот суурингийн тийм үлдэгдэл балгастаар очино. Тэгээд зураг аваад хараад за энэ бол түүх шүү. Чи энэ түүхийг одоо бас судалж энэ залуучуудад ойлгуул гэж 2-3 удаа явахдаа тэгж хэлж байсан. Ээж гэж хэлэхэд хичнээн гар дотн байдаг шиг эх орон гэж хэлэхэд бол мөн ээжээс ялгаагүй ийм сонсогддог. Монголчуудын үлдээсэн хамгийн одоо чухал хамгийн мөнхийн хэдэн зүйл байдаг байхгүй. Хөшөөд орсгол. 4-5 янзын одоо хөшөөд орсголыг монголчууд бүтээсэн байхгүй. Тэрний одоо хамгийн түрүүчийнх нь бол буган чулуу. Хоёр дахь нь тэрнээсээ наашаа яваад күн чулуу болсон байхгүй. Күн чулуу бол урлагийн бүтээл, гүн ухааны бүтээл байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын соёлын өвөөс одоо 6 үл хөдлөх өвийг дэлхийн өвд бүртгүүлчихэд байна. Соёлын бит ус өвөөс 17 өвийг би өөрийн яг удирдах дэлхийн өвд бүртгүүлчихэд байна. Энэ бол Төдөв багшийн маань заасан зам, заасан одоо сургаал, одоо тэр хүний л одоо чи Монголын төлөө ийм хийх ёстой гэж хэлсний л гавья гэж өнөөдөр би бодож явдгийг. За тэгээд энэ үед бол залуу техникчдийн ордон бүх аймаг хотын төвүүдэд залуу техникчдийн клубүүдийг байгуулж яарсал цэцэрлэгийн насны хүүхдээс эхлээд ажилчин малчин залуучуудыг хүртэл энэ хүмүүсийн техникийн сэтгэлгээ бүтээлч авьяасыг яаж хөгжүүлэх вэ гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. За дарга маань цагийг бол ягшлал баримталтай хүн байсан. Пүрэв гаригийн 14 цагаас 16 цаг хүртэл 2 цагийн хугацаанд ширээгээ тойроод тэр бүх сонин хэвлэлүүдийг уншиж судлана. Сонингийн хуудас, сэтгүүлийн хуудасыг бол багцлж уншдаг хүн байсан. Ширээ бол одоо дүүрэн бичих саастай. За тэр хугацаанд бол өдөрт 20-30 хүнтэй бол уулздаг. Ардын хурлын тэргүүлэгч гишүүн байхдаа олон улсын парламентын бүлгийн дарга байсан. Гадаад орнуудаас Монгол улс суух элчин сайд итгэмжлэгч явах хүчээ барихад нь итгэмжлэгч явах хүчийг хүлээж авдаг. Тийм их одоо ачаалттай ажилладаг ийм хүн байсан. Хилдэг үгнүүд нь тийм зөв бэлэгтэй ч юм шиг. Дараа нь эргээд харахад заавал хэрэгжигдсэн байдаг. Ийм их онцлогтой. Бид Говьалтай аймгийн Халиун суманд 6-8 дугаар ангидын суралцад төгссөн. Сум нэгдлийн дараагаар ажиллаж байсан Нүүдлэр маань Голбаатар одоо хуугай биднийг та нар нэг төдвийн 20% тэнцэх хэмжээний хүн болоход энэ улсын их том сэхэтэн болно. Түүний 50-60% хүрнэ гэж огт байхгүй тэр чинь тасархай хүн гэж
Би энэ хүнтэй хүмүүний амьдралын одоо нэг 24 жил нь битээр маш ор дотн байж багшаа ийм гоё харьцаатай явж ирсэн. Оюуныхаа уураг тархийг одоо энэ хүн ардтай ганцхан монголчууд биш дэлхийн бараг хүн ардад үлдэх тийм том өвийг үлдээхэд өөрийнхөө энэ уураг тарих, оюун, ухамсар энэ ухаанаа бол одоо шахгүйгдтал тархийг бол одоо өөр хаалтал нэцтэн тултал ашиглаж өөрийгөө тэгэж үрж илээсэн гэж би бол багшийг хардаг. Өөрийнх нь энэ номдоор бичсэн юм бол Монгол улс, Монгол үндэстэн хоёрыг малчин ухаан, малын буй хоёр аварна гэдэг ийм том санааг энэ бол хэрэгжүүлсэн. Ийм янз бүрийн олон ажил нэг хүн ийм жигд хурдтай төгс гүйцэтгэлтэй ажиллаж байсан өөр олон тохиолдлыг би бараг мэдэхгүй юм аа. Энэ хүнийг Монголын ард түмний олон он жилүүдийн оюун санааны өдөртөгч байсаа байна гэдэгт огт эргэлздэг юм аа. 1993 он Монгол улсын ерөнхийлөгч болоогүй Төдөв. Би бол аюу аял гэж бодсон л ард түмний төлөөнийг үйлчлэх юм бол үйлчлээд өгье гэж бод. Тэгсэн чинь миний урдуур харан буург өчхгүй юу. Зарчимтай шудраг хатуу байсууртай хүннээс ямагт бишир хөдөг болохыг би түшимдийн ертөнцид бараг 40-50 жил байхдаа ойлгосон байхгүй. Тэгэхээр тэр кондицид таарахгүй хүн байна л да. Бараг баярлах төгсөн л дөө. Ягаад гэвэл тэр суудал бол сайн гэвэл воентай. Муу гэвэл нүгэлтэй суудал байхгүй. Тэгээ яг миний хөтөлбөрийг харин хэрэгжүүлж эхэлсэнд би их баяртай байдаг. Хүн бүр үйлдвэрлэгч өөрөөр үйлдвэр болоё гэж. Мах намынхан бол арчлалыг хүлээн зөвшөөрөөд зам тавьж өгөөд өөрснөө бууж өгөөд залуучуудаа гаргасныг бол түүх мэджил байх ёстой шүү. Гэтэл бол арчилд хэн аюултай гэвэл анархистууд аюултай. Тэгээд л одоо явж өгсөн. Тэгсэн чинь шууд л хоёр өвчин хүрээд ирсэн. Нэг нь ажилгүйдэл, нөгөөх нь кризис, өөрөөр хэлбэл хямрал, дараа нь авилга. Тэгтээ одоо сэрэмжлэх, аль болох бага хохиролтойгоор яваач гэж хэлсэн байхгүй юу? Сайн хүнээс битгий ай, төдвөөс битгий ай. Салхид авчтам өрөөнөөс нь хэндэн би хэлдэвлээ, саргүй шөнөмт бүрэнхи өөрснөөсөө л ай. Сайрхуу дээдэстөө сажилж яваа олон доо хэндэн би хэлдэвлээ, оюунтай хүний үрийг шүтгээсэн битгий ай. Олхоогүй тэнгүүдэд сөгдөсөөр ертөнцийн дог болохоос л ай. Тэрсүү нүглийг уудлахаар сүрдэж нэгэн айв. Тэнгийг мэдэж хэнэгж баригж нөгөө нь айв. Төдөвгүй бол дэрэгдэн жижигдэхгүй гэж айв. Түшээ нараа голуулж бажигдахгүй амар гэж айв. Ардын уран зохиолч Дөнгөтийн цоодол ийхүү бичжээ. Зохиолч Эрдэмтэн Төдвийн 25 болныг анх хэвлэж гаргаж байхад хамтран оролцож байсан та би их баяртай байдаг. Би Төдөвгаатай их онуудан жил хамт ажилласан хүн л дээ. Сүүлийн жилүүдэд энэ явуугийн сайхан цэцэрлэг түрээлэнд энэ дуу чимээгүй энэ нарс янз бүрийн мод ургасан тарьсан энэ газар ирж хүмүүстэй уулздаг болсон. Гадаа саягаад хэлчихгүй жаргал сая хэлэх байхгүй тийм болчихлоо. Наад өчүүн гэдэг юм уу? Шинжлэх ухааны сургуулийн өмнөхөн дипендент скатайнего дараа тэрийн өрөөнд ирсэн байна. Өрөөнд хурцраад манай хэвээр хартагсчихсан. За энэ өрөөнийг Монгол нэвтрэх хаалга Монголоор харах цонхол гэж яваад өгчтэй болцоод байна. Тэгсэн чи яг тэрний нэмдээд одоо бол тэр өрөөний чинь дамжуулж манай хамаг юмыг авчихсан. Энэ агуу хүний дэргэд энэ одоо бас найз нөхөд явсан байх. Энд суугаад ярьж байхдаа одоо сэтгэл ханамжтай байдаг байсан бахаа гэж бодож байна. Лодонгийн төдий өв хамгаалах нийгэмлэгийг байгуулсан юм аа. Тэгэхээр өв хамгаалах нийгэмлэгийн маань анхны ажил бол
90 жилийн зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ жил утгын чимэг, наадам, төдөөгаа нэрэмжит болсон, эрдэм шинжилгээний хурал болсон, баримтат кино, ном зохиол бүтээлгээд Улаанбаатар хотод төдөөгаа нэрэмжит гудамж 20 онд нийслэлийн иргэдийн хурлын тогтоолоор байгуулагдсан. Говьлтай аймгийн төв болон Халиун сумда дурсамж уулзалтыг ингээд зохион байгуулад нутгийн олон зохиолч нар, эрдэмтэн, мэргэд, нутгийн сайхан ах эгч нартайгаа уулзаад явж байгаадаа чин сэтгэлээсээ баярлж байна. Энэ хүний хийсэн тэр олон номын сувраг луга адил өөрөө тэр бурхны орондоо өстой сайхан залраад тэр буян номоо одоо хийгээд тэгээд дээд сайн төрлийг олсон ийм одоо буянтан байгаа л гэж одоо бодож тэр хүний бас хийсэн бүтээсэн Монголын ард түмний хийж бүтээсэн монголчуудынхаа төлөө гэж явсан сэтгэл тэр оюун санаанд нь одоо гүн хүндэтгэл одоо үзүүлж байна. Тэгээд Төдвийг дарга эрхлэгч гэж олон тоо нэрлэдэг байсан ч үнэндээ бол соён гэгэрэлд сургадаг багш шүү дээ. Суралцахад эрдэдэг хороотох гэж үгүй. Бүтээхэд ахмад залуу ялгаагүй гэж төдв дарга минь үргэлж биднийг өгөөдөн өөд нөргөн өргөмжилж өгсүр даваанд зүтгүүлж ихийг сургасан аж таан. Өнөөдөр чүлгэр дуурай илэлбулж дал соннороо данай тал далалсаар зүгээр суулгахгүй зүтгүүлсээр байгаа. Бигээ төгс олсон төгс эрхэмсэг бий билээ. Тэгээд энэ хүн бол үнэхээр олон талын авьяас билгийг нийгэм бий зогслоод ирсэн хүн болохоор 20 дугаар зууны Монголын шилдэг сэтгүүлч, 20 дугаар зууны Монголын шилдэг зохиолч, 20 дугаар зууны дэлхийн шилдэг 2000 зохиолчийн нэг зэрэг одоо олон хүндэтгэлтийг өөрөө хүлээж ингэж ажилласан. Энэ хүн бол зөвхөн говьлтай хүн биш юм. Зөвхөн Монголын ч хүн биш юм. Энэ хүн бол 20 дугаар зуун 21-р зууны эхний дэлхийн хүн болж төрсэн цөөхөн монголчуудын нэг юм а. Тэгэхээр төдөөгаа бол энэ их уран бүтээл эрдэм судлалын ажлын хажуугаар төр нийгмийн одоо зүтгэлтний хөв жишээлбэл Монголын өсөх залуучуудын эвлэлийн 6 их хуралд дараалан сонгогдож оролцож эвлийн төв орооны 1-р нарийн бичгийн дараагаар 2 удаа сонгогдож ингэж ажиллаж байсан байна. Монгол ардын хөвсгөл намын 5 удаагийн их хуралд сонгогдсон оролцож намын төв орооны гишүүн сүүлдээ бол одоо намын төв орооны улс удирдах зөвлөлийн гишүүн гэж одоо 90 он сонгогдож намын удирдах байгууллагад бол 6 жил ажилласан байдаг. Түүнээс гадна Монголын ард түмний элч болж ардын хурлын депутатаар мөн 6 удаа сонгогдож энэ бүхэндээ сүүлийн 2 удаагийн сонгуулиар ардын хурлын тэргүүлэгчдийг орлогч дарга гэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг бас нэр хүндтэй гүйцэтгэж ирсэн гайхамшигтай хүн юм а. Монголын IQ өндөртэй 10 хүний эхэндээ төдөв нэрлэгдэж 20 дугаар зуунд Монголоос дэлхийн утга зохиолын академич ганцхан төрсөн. Тэр нь төдөв. Төдөв тормол ухааны бүтээлээрээ төрийн шагнал хүртэж, үзгээрээ үйлс бүтээж, хөдлөмбөрийн баатар, үг холбож ухаан зарснараа соёлын гавьяат зүтгэлтэн, авьяас билгээрээ ардын уран зохиолж, ариван их эрдмээрээ доктор профессорын алдарт хүрсэн билээ. Зулай цагаан алтайн сүмбэр нэгэн оргил, дундар шгүй бэлэг оюунд, үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэглуга, үнний гэрч төдөв таныга бишрэм үү. Төдөв судлалын эхийг үүгээр дөнгөж эхлүүлв. Түүний тухай эхийг бүтээхийг хойч үедээ үлдээсв. Хүмүүний хамгийн том албан тушаал нь хүн байх явдал.